35 дахь утасны 3-ийн А 4-ийн Б 5-ыг хиймэн. Окей, за нэг гэр төгсөн юм байна. За. Nice. Хүй. Oh my gosh. Өмнөх цагаа бэлаад ирсэнд чи итгэж чадахгүй юм би. Бин тамиртай байсан шүү дээ. Тэгээ би тамирхаа хувцсыг өмсөөд чамаа гүлээгээд ирнүү гэд байжсэн чинь бин тамиртай ирсэнгүү. Бин тамиртай чамаг орохгүй юм мэдсэн бол би бүр бин тамирхаа хувцсыг авчирдаг байж л дээ. Oh my god. Хүй. Гэтэ наа нүүр чинь жоохон багц зэрэг тослогдсон юм уу? Нааша гүгээд үрдэрсэн юм. Тийм бахаа данж. Би язаргүй шлог аваад ирсэн. Тэр одоо нүрэ чинь жоохон ураа бүдрээр бүтцээ тэр хамаагүй гоё найс харагдах хаа. Хамаагүй дээр харагд. Тэхүү. За тий.
Хөмсгий ч юм бас баг зэрэг ингээд янзлж. Ингээд жимбил яаж дээр. Угаасаа хөмсөг бодох шаардлагагүй мэн үү юм яагаад тэгэхээр хөмсөж амар гоё хэлбэртэй байна цаанаасаа байглаасаа. Тэгэхээр баг зэрэг ингээд нэрээ сож байгаа юм шиг дээдлээс нь ингээд жоох янзлж. Надад бүр гоё санаа төрлөөлдөө. Тэр нь ямар гоё санаа вэ гингүүд чиний хөмсөний энэ хэсгээр баг зэрэг зэрлэг ургацсан байгаа тоххой тэр энэ үгээр баг зэрэг усч идэнгүүд айгу гоё ярдгаа. Бүр ингээд тасраад. Ойны хоёр шиг үлдэж байгаа. Та бүр нүд ч юм бүр сэргээл явчлаа. Нэрэ шүү. Яста гоё явдаж. Тэгэхээр би яг чамтай зүг биеийн тамирт орохдоо крашийнхаа талаар яриад хоёулаа нэг гоё ярилцсан юм баг гэж утсан чинь чи биеийн тамиртаа даанч ирсэнгүү. Тэгээд миний төлөвлөгөө бүр будаа болсон. Тэгтээ яах вэ зүгээр. Тийм одоо тэгтээ дараагийн цаг математик юм шүү дээ. Яа яа яана. Би ихтэй математикта англиг бодвол англитэй би яг английн ажил сайн мөртлөө математикийн ажил баг зэрэг. Тийм жоо. Ийм баг таахгүй. Гэтэ манайх математик сонгоны анги мөртлөө би яагаад юм аа бүгд. Нэрээ энэ дээр юм өөр болоо өлгөцсөн шүү. Алаа уналж байгаа болохоор. Тэгтээ яг чиний үзэл бодол чинь юу вэ? Алаа энэ тэмдэглэсэн нэр үзвэл тэмдэглээ үнээр үү? Сая солонгос амар юм болсон билээ дээ. Би бүр төчөрсөн шүү сонсоод. Бүр үнэхээр аимшигтай тэр бол. Тэр энэ бодонгууд яг тэмдэглэмээргүй юм шиг. Гэтэ заавал нэг амар сүртэй тэмдэглэх албагүй л дээ. Тэгтээ тэр нөөний хүүхдүүд тэмдэглээд яваад ингээд чихэр цоглуулж яах гэдэг мэдрэмж нь миний бодлоор тэр хүүхдүүдэд аюу гоё гэдэг юм шиг санагцсан. Яг ингээд жирийн үед яг тэгэх боломжгүй шүү дээ. Ингээд чихэр цоглуулад явна гэсэн юм байхгүй шүү дээ. Яг аль өнөр тийм гэхээр яг гоё мэдрэмж өгөх ах гэж би бодож байгаа. Тийм. Яг манай дүү нартай анзаардаг байхгүй айгу. Сэтгэл санааны тогтлолтой тэгээд хүмүүсүүдээс ингээд чихэрээ сунгууд ингээд айгу гоё урайлах гэнаар зөвшөөрөө чихэр өгсөн чинь бүр айгу баяртайсэн. Тэгээд би за энэ бол хүүхдүүдэд гоё санагддаг баяр юм байна гэж бодсон. Тэрнээс биш би яг ингээд за хүүхэндээ ураад явж болно л доо. Гэхдээ нэг амар сүртэй тэмдэглэхгүй байсан нь миний бодлоор зүг баха. Үгүй I don't know. Чи юу гэж бодож байна? Тэгтээ сайн ийм амар юм болсны дараа бол халуун гэдэг бол яг амар санагддаг болсон. Тэгээд дээрэс нь дахиж халуун тэмдэглэхгүй хаа солонгосчууд яагаад тэгэл ийм амар юм болсон болохоор тэгээд тийм л энэ та тэгээд хоёлаа ерөөсөө яа. Та халууныг мартдаг таахгүй. Одоо хоёлаа манай краш би өглөө харахад ангиар шаагаад чи манай краш ирсэн байсан аахгүй юу. Тийм болохоор хоёлаа одоо 0-д очоод чиний нүрийг сая ямар болгосныг очиж харчаад тэгээд манай краш ангиар альт шахаж үзчихэд тэгээд буцаад үрчтэй шууд